Энэ нохоо ингээд аваад ирэх болгонд хөргөн дагдаг шүү. Хүний толгой дээр хөвсийг харж ирснаас өөрийнхөө толгой дээр бухлыг хардаах өө гэж. Сайхан дуу байна шүү дээ цаана. Намарцаа. Юу ярьжлаа? Аль юу хоёр камер, хоёр нохоотой. За. Өөе, хажууд одоо юу? Үе энэ хоньны найр гэсэн чинь юу нохооны найр болчоо. Хоёроо. Тэгээд энэ доороос бас нэг дуучин хатгаж ирж байгаа. Болиг тэгээд юу болоод байгаа юм бэ? Хажууд чинь хүн амтан бай санаа зовдгоо юм уу? Цаашаа City Tower-ын 25 давхраас дээшээ гарангууд Алтангахаа ресторан байгаа. Бортлоо тентэр буудаг. Бортлоо гэж ярьд юм уу? Нэстэг дэрэг буудаг. Дуусаагүй юм уу? Тэгээд дуучин отгон жаргал. За үргэлжлэе. Тэгээ үздэгэй идэ бат. Одоо ингэ дуусаагүй юм уу? Одоо явъя л да хотынхаа дөрөв. Энэ өндөр оргил дээр одоо үндслэнд дуучин бүсгүй жүжигчин отгон жаргал хүрэлцэн ирсэн байна. За энэ өдрийн мэнд хүргье. За сайн байна уу? Энэ гоё өдрийн мэндийг энэ сайхан өндөр одоо байшингийнхаа цамхагийнхаа орой дээрээс мэдчилж байна. За ямар ч хөөрхи юм дээ. Одоо нөгөө ингээд нэгдүү үрхээр ингээд хацрын ингмээр одоо яг ордож байгаа очноо очоод хацрыг хазчих та хайшаач юм дээ тий. За худлаа баярлалаа. За өстой гоё харагдаж байна. Баярлалаа. Тий. Надад юу эндээс шүү дээ. За энэ ийм газар хотын төвд City Tower гэдэг байгаа шүү дээ. Одоо яг Central Tower-ын ард талд. Тэрний 25 давхурт нь лифтээр гарч ирээд нэг давхар дээшээ өгсөнгүүт Алтангахаа гэдэг ийм буфет хоолтой ресторан байт юм билээ. Зүгээр ийм энгийн хоол гарна Солонгос Аз хоолнууд. Тэгэнгүүтээ 43,000 төгрөгөөр 2 цагийн хооронд дуртайгаа ингээд аваад иддэг буфет ийм ресторан байна. Вау. Би бол анх удаа орж ирлээ. Тий 44 гайгүй байгаа шүү дээ. Тий. Хоёулаа ороход 100 өрөхгүй. Тэгээд 2 цаг гэдэг чинь тий. Хоёулаа ороод нэг аяг американо аваад нэг кроссант ч юм уу аваад тэгэл ахаад нэг стакан зүгээр юм цэвэр ус авахд яг тэр хэмжээний муу. Тэр хэмжээ болчихсон тий. Тий би бол 2 цаг гэдэг чинь газ эхлээд 30 минут идэж уучингуудаа байшингаа тойрж нэг 2 гүт тойрчоод дахиж за яшка. Дахиж 25 давхар руу шатаар нь гараад ирэхэд шингэчин дахиад нэг нагчих юм боломжтой ийм ресторан байна. За шууд үргэлжлүүлээ. Шүлээ уух уу? За би аягалж өгье тийм ээ. За энэ махал шарагдсан юм байна. Тэгээ би нөгөө өөрөө шарыг гэсэн чинь манай энэ шүү дээ яана хоёр аяг нь миний энд явж шүү дээ. За аяг маяг яасан ч гоё. Сайхан аяглаад өгчээ. За ямар хоол ер нь ихэвчлэн дуртай сонгодог бай шилтэй хоол 2 дугаар хоол гэдэг. Би ер нь Аз хоолнд их дуртай. Ингэдэг юм маань ер нь хөвч хаана байна. Энэ дотор энэ үү? Энэ л ахшгүй. Энэ мөн байна. Тийм ээ ёо. Орондоо энэ байна. Чи ер нь ингэж алхдаггүй юм. Амьсгаж байна. Гайгүй л шүү. Одоо ингэж нөгөө зааланд байг тоглоцгооч тэгээ. ингээд ууланд алхахаар хамгийн гол юм нь ингэдэг гэдэг байна. Байгалийн хүчил төрөгч биеийг дотроос нь цэвэрлдэг. Тэр нь л ер нь чухал юм шиг л. Тэгээд жин хас бас гоё юм шүү дээ. Ачаал суухгүй цэвэр агаар амьсгалаа те. Заалан чинь бахад чөхгөл гүгээд өгдөө бас ач тус байдаг юм байна шүү. За энэ хүн бол дуучин бэлэгт гэж юм шүү дээ. Агаарт сууя та. Агаар дагуулж гарч ирснийг дуучин уу? Халуун. Юу ч одоо дуучин биш үү? Халуун. Дуучин мэрэгчлээ. Мэрэгчлээ. Байсан байсан. Гэхдээ одоо ингээд дуучлаар ажиллаж байгаа шүү дээ. Ер нь яг юм зөнд хариалагдсан ба дуучин бол биш шүү дээ. Нэгэн зүгт хамтлагийн хамгийн өндөр нь гэж шүү дээ. Тэгэл болно шүү дээ. Хамгийн өндөр нь хамаагүй юм яриад байх юм. Шал өөрийг асуух гэж байгаа. Нэгэн зүгт хамтлагийн хамгийн удаан дуулагдсан хит нь ямар дуу байдгийг? Анхны борооно тэр үү? Юу н одоо ч гэсэн тэгээд одоо тэрийг шинжлэр нухацаал явж байна. Одоо ч дуулагдал хойроо хаяа бас бензин тусны мөнгө таслахгүй шүү дээ надад. Чи ямар дуу юм бэ? Хайрлаа. Тэгээ улаан сарна. Одоо зүгээр сайхан өөрөөрөө ингэсэн байдсан бэлээ. За. Нэг тийм өндөр том биетэй эмэгтэйчүүд байдаг да. Нүгэлтэд айц төрүүлдэг шүү гэсэн пост хийсэн байлээ өөрөө.
Айж яваарэ гэдэг. Айж яваарэ гэдэг. Яг тий. Юунаас найх вэ гэж? Баян нөгөө нүүр номдор ингээд хүнсэн стресссэн үйл бодлоо илэрхийлж байхгүй шүү дээ. Би өөрөө бас юм хөвчлөлтэй байх, хүнийг инээлгэх аюу дуртай. Тэгэхээр тэр үднээс бол бас юм хөвгөлтэй үйлчлэлтэй инээдтэй постууд бас бичдэг. Би өөрөө бол нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой юм сайхан цоглог бүсгүүлтэй. Айхар байна уу? Сүүлийн үед. Чи айхгүй байна уу? Би бол айхгүй. Би бол тэр варгийн эмхтэй хүнээс айдгүй. Бага шүү гэж. Тийм зоригтой хүн байгаа шүү. За. Сакс тоглож байна уу? Лагер дээр хаяа нөгөө ах аш нарынхаа хүүхдүүдтэй одоо тэд нар чинь нөгөө өсвөр насны хүүхдүүд болсон болохоор бүр аяйгүй өндөр надаас ч бүр тохон өндөр хөрхөн охид хүүгүүд болсон. Тэгээд тэд нартай орой бол сакс тоглоно, тэгээд илжигдэн, тэгээд заримдаа волейбол тоглоно. Яг тэмцээнд ордгоо гутсан уу? Үгүй. Тэгээ манайхан гайхаад байгаа юм саксэрээ явчих гэж. Манай отгоо бол одоо Дархан уул аймгийн саксын бөмбөгийн шигшээ тоглож олон медаль авчирсан юм супер тамирчин байсан бүсгүй шүү дээ. Өөдөр чи яг нөгөө 10 жилийн хүүхд тахтаа л дунд сургуулийн хүүхд тахтаа л тэгээд тэр иш мал тамирчин гэхгүй баха. Тамирчин гэхгүй. Шигшээ багт байсан хүний чинь тамирчин биш. Аймгийн шигшээ баг Дархан уул аймгийн тий. Тэгтэл нөгөө нас нь бол нөгөө нэг 10 жилийн дунд сургуулийн хүүхд учраас яг мэрэгжлийн тамирчин гэж бол хэлэхгүй байна. Бага ангидаа 5 дугаар ангидаа ангийнхаа октоодтай тэв гэдэг тоглоомыг сайн тоглодог байлаа гинэ. Тэв тоглодог. Тэгсэн чинь ганцаараа биш. Тэр үеийн бүдөр эр юмгоо тэв тоглодог байсан. Өөр тоглоом байхгүй. Гэтэ би аюус миний одоо хүлээ ярьцмар 37 байхгүй юу. Гэтэ миний биений хэмжээнд бол миний хүлээ ярьцмар жижигхэн даа. Жижигдээд идэм үү? Тий. Эрзээ ингээд тоглохоор жижигхэн хөлтэй учраас дотор нь ороод үсрээд бол орчихно. Аюусан үсэрч тэвхрэн. Тэгтээ ингээ оноод нөгөө эрзээний онч гიშгэж чаддаг байсан. Тэгэхээр нөгөө аюух нөгөө эрзэн тоглож байгаа хүмүүсээс хасагдчихдаг. Өөр нөгөө сонголт гэвэл тэгвнээс өөр байхгүй. Гэтэ тэгвтгэр энийг гар нь ингээ сонир болчдаг байсан. Фак юм өөр. Нэг юм ингээ нэг сонир болчдаг шүү дээ. Нэг юм. Гэтэ тэгийг бол та үнэхээр сайн тоглож байсан. Тийм нэг гар нь одоо би санаж би бас тэгвддэг байсан. Манай ингээ яг нэг ингээд тийм ингээд нөгөө өөрөө чаддаг байхгүй тий. Иржүүд бол гайгүй хүүхнүүд ихэвчлэн хүүхнүүд шилдэ. Октод ихэвчлэн ингээ өрөөлдчихдэг. Инээдтэй. Тэр нь харахад амар инээдтэй. Уцаа байн хараад байна гэж битээ уурлаараа. Би нөгөө бэлдсэн асуултуудаа олчихгүй гэдэг тий. Залтгүй тий. Чи их хөөрхи юм аа гэхэд тэгэхээр ер нь ихэвчлэн юу гэж хариулж байна. Одоо энэ тэнд явхад бол байнга л одоо энэ үгийг л сонсоол байна. Яг ингэж хамшиг хэлжсэн байхгүй шүү дээ. Айгу ховор. Тий. Яг ингэж тулж хэлжсэн гэвэл дандаа миний одоо дууг сонсдог, намайг хүндэлдэг тийм сайхан үзэсгэлэнтэй бас бүсгүүчүүд, эмгтээчүүд голдоо хэлдэг. Юмд ладтай юм а да тий. Юмд л. Яг хэл ладтай. Бид л одооных шиг уц үзээд ингээ уцаараа ингэдэг тийм байхгүй шүү дээ. Тэгээд юмд адтай гэдэг чараа тэвэг тоглоод тэр хүүхдүүдтэй найзлаад за тэгээд дээрээс нь сагсан бөмбөг тоглоод медаль автлаа. Тийм тухайн үедээ бол тамирчны төвчний шигшээд орж энэ төр яваад тэгээд одоо Монголын нэрийг дуурсгах, Монголдо нэр үнэтэй дуучин болоод цаашдаа бүр цаашлаад домогт Ануу хатан киноны гол дүр тоглоод цаашаа юу ихийг бүр таашгүй тийм үү. Одоо ингээл бидэнд гээл зал нэг юм нууцсан том сүлбэд юу байна. Одоо том зорилго болов би одоо мод тарихыг аяух мөрөдөж байна. Одоо би аяух судалгааныхан бас нэлийн гайгүй төвшөнд явж байгаа. Судалгаа тарьж үзээгүй л байгаа л да. Тэгээ мод тарихыг амьдралынхаа туршид мод тарих тийм модел тарихыг л аяух хүсэж байгаа. Оо за. Одоо тарьсан мод байгаа юу? Би Анаахтан кино тоглосныхаа дараа Mic Club гэдэг модны мод тарьдаг TC техникийн сургуулийн оюутны сэр дарамт багштай хамтарч Анаахтан яг нас урсан нөгөө 100 мод шиг хэлсэн. Одоо хэлсэн карьер байгаа штэ. 100 модон дээр нэг юм ганцхан том мод ш. Тэрийг Анаахтны мод гэж нэрлэдэг. Тэнд бид нар нийлж 300 мод тарьчихсан. Одоо тэр модууд маш сайхан ургаж байгаа. Тэрнээс хойш бол яг нөгөө лагерийн хашаа машин цэцэрлэг төгөөлийн интернет бол мод тарьж үлдсэн. Гэтэ яг бүр ингээд аюу гоё нэг юм бүр юм гэж чадахгүй. Тийм төвшөнд мод тарихыг одоо тэр бол миний бүр хамгийн том мөрөдөл. Бид нар одоо ингээд нэг дуу гаргахын тулд ийм замыг туулаад оркестртэй бичлэгэнд ороод тэгээд клипжүүлээд ингэдэг шүү гэсэн пост хийсэн байсан. Тэр их чухал мэдээллээс тэр постыг ер нь оруулах боломж яг юу гэж бас бичиж оруулах гэдэг нэг сэтэл надад олдохгүй байгаа гэсэн л да. Тэгээ учиргүй зүү зөр үжсэн л гинт тэгэл бичвэл унвал бас тэ нүүр номын найзууд маань юу гэж бодох юм бол гэж бас бодсон. Жишээлбэл би зүгээр өөрөх тэр нэг жишээлхэд би сая нэг 3 дууны уран бүтээл хийсэн. Тэгээд тэр 3 дууны уран бүтээл хийсний дараагаар Phoenix санхүү аюу хямарсан. Тэгээд тэрний доороос гарч ирэх гэж аюу хэцүү байсан.
гэхээр нэг уран бүтээл бол маш өндөр үнээр одоо ингээд яг ингээд сонсогчдын зөвхөн аудио хэлбэр шүү дээ нөгөө видео хийж чадахгүй шүү дээ. Видео бол бүр өндөр үнэтэй. Аюу олон хүмүүсийн хүсэж хөдөлмөрөөр ерөөд уран бүтээлчтэй бүтээлүүд төрдөг. Тэгэхээр дөнгөж саяын дээр хүртэл ингээд нэг асуудал гарч ирэл л жишээлбэл ингээд миний найз тэрэн дээр ирээд ингээд найздаа тэгээд дуулаад байгаа чи бараг л өнгөд дуулаад байгаа чи тий. Тэгэхээр тэр бол аюу хэцүү байхгүй юу? Би өөрөө үнэлэхгүй байж болох ч гэсэндээ миний уран бүтээл дээр оролцсон тэр олон хүмүүсийн хүсэж хөдөлмөрийг би үнэлэхгүй байж болохгүй байхгүй юу? Тэгээд гих мэтчлэн хүмүүс аюу амархан маш амархан гэж бодож одоо зарим нэг хүмүүс харьцдаг, ойлгодог. Тэр бол аюу харамсалтай. За уран бүтээл бол хурандаа сонсож гин үчи. Чи битээр бол юу хийгээд байна? Хүмүүс ингэж уран бүтээлдээ ханддаг байна. Тэтэл чи найзынхаа монтажийг хийж өхийн тулд за тэр жоох. Төрийн ямар нэгэн шийдвэр гаргадаг институцийг толгойлох боломж гарыг гэж бодъё л да. Тунж агаалт. Тийм үү? Тий. Боломж гэдэг юм уу одоо шийтгэлч гэдэг юм уу те? Тий. Одоо тэр бол шийтгэл гэвэл аюугаа орногчтой юм байна тий. Яг үнэ. Шийтгэл тохиолоо штэ. Аль институцийг толгойлж ер нь юунд өөрчлөлт хийх гэж зориглох бол? За ёстой. Үгүй яг энэ бол фантаст асуудал байна. Тийм. Нөгөө тим тохиол хэрвээ гарах юм бол гэтээ дихгүй шүү уушлаараа зэрэгтэл бол одоо ингээ үзэгчд маань одоо нөгөө хүүхэн чинь бүр ингээ гэж байгаа шинэ бол айгүй аимшигний хар дарсан зүудэнд орморын фантаст асуулт байна те. Гэтээ яг ингээд яг тэр асуулт таны яг асуусан асуултын онцгоос харах юм бол би бол ихний түвшинд ерөөсөө тэр нөгөө хүмүүс дагаж явдаг цөөнх баригч нар гэж яриад байгаа шүү дээ. Нөгөө муухайгаар бол бас нэг муухайгаар хэлээд байгаа. Тэр ямар нэг бөөги дог гэж байгаа шүү дээ. Бөөги дог. Яг үнэ тий. Тэр шахааны тэр хүмүүсийг бүгдийг цэвэрлэнэ. Яг өөрийнхөө тэр очиж байгаа салбартаа л. Одоо энэ улсын хөгжлийг хамгийн их доройтуулж мөхөөж энэ хүмүүсийг оюунлаг байдлаас нь асар их доош нь чангааж байгаа хүмүүс бол зөвхөн тэд нар. Тэдний үгээр дарганаар ажиллаа хийж байна. Тэгвэл яг уу ингүүл яг уу даргаа тэгчүүл яг уу гэсэн ийм л нэг байдлаар энэ улс орны ажлыг явуулаад байгаа байхгүй. Энэ амар илт бүрхэн болгоны нүдэн дээр байна шүү дээ. Тэгтээ ажиллаа хийж чадахгүй байх гэсэн бүгдөө тэр төвшин хүмүүс ажиллаж чадахгүй нь үгүй шүү дээ. Шахааны хүмүүс ойлгомжтой сонгуульд одоо та тий. За 20 оны сонгуульд та 4 тэрбум төгрөг зарцуулаад гарч ирсэн байлаа. Таны дансан 4 тэрбум төгрөг байхгүй шүү дээ. Та тэр мөнгийг хаанаас босох уу? Ямар нэгэн спонсоруудаар босгож л таараа. Бүх иргэд энэ ч мэдж байгаа шүү. Тэрний нэг шахаанд орж ирж байгаа, тэр төлбөр үйлбэр ялбарт орж ирж байгаа тэр хүмүүсийн улс орныг самаад байгаа юм болов уу би хараад байгаа. Яг ингээ манай салбарт ч байгаа. Ажилтаа орё. Good Baby компаниас мөнгө өгсөө. Тий харманаас янз бүрийн юм гаргаж ирээ. За бэлэн мөнгө өгсөө гэж. За ингээд чи ч нөгөө нэг авахарч ирэл нөгөө гэрт орж ирэл мөнгө тавьчихад байхаа асуудал. Мөнгөтэй зочны баяраа ах шиг өө. Тэрэн шиг ууланд авчиж байгаа юм асуух гэж байгаа шүү дээ. За логикийн асуулт. Логико. Тий. Нэг асуултанд зөв хариулахад 20 мянган төгрөг өгнө. 5-6 асуулт бэлдсэн байна. 120 мянган төгрөгтэй. Дөнгөж одоо ингээд шууд асуултаа явуул гэд мессеж явуулаад. Тэгээд нөгөө би хараагүй байгаа. Шөнийн 12 цаг тэг 2 минутанд бороо орж байв. Энэ мөчөөс хойш 72 цагийн хугацаанд нартай байх боломжтой юу? Нөр амар санаас 72 цагийн дотор гэдэг л асуулт ч тийм. Тий. Одоо 12 болоош нар гарахгүй юу? Харин тий тэгээд 72 цагийн дурс нартай байх боломжтой юу л гэсэн асуулт. 72 цагийн дурс нартай байх боломжгүй шүү дээ. Тэгээд дахиад 24 цагийн дээр дахиад 12 цаг хоёртой тулна эцэст нөр тулна эцэст. Тийм. Тэгээд цаг бол явдгаараа л явна шүү дээ. За эцээр л цаг явцсан. Боломжтой юм байна да. Боломжтой юм байна. За хариултын сайн. буцаагаад авъя. Энд нэг хүмүүс алгах чинь би хүмүүсээс болж өгвөл ганц асуулт асууж идэх үү. За тэгээд чинь. Уучлаарай. За сайхан хэлж гинөө. Үгүй зүгээр ганц асуулт асуугаад зөв хариулвал 20 мянган төгрөг өгье. Good Baby компани асуулт тахгүй юу? Тэгээ энэ оролцож байгаа хүн мэдэхгүй гэдэг. Би бас мэдэхгүй. Үгүй асууч хэл та тий. Тэгээд логикийн асуулт тахгүй юу? Зөв хариулах юм бол Good Baby компаниас өгж байгаа 20 мянган төгрөгийг аваад буухтаа сайхан самар аваад энэ доор самар зарж илээ. Тэгж болох уу? За шууд асууч. Хүмүүсийг шалан дээр тавьсан харандаан дээр гიშг гэхэд хинэнч гიშгэж чадаагүй. Энэ ямар учиртай вэ? Мэдхгүй яа. Яагаад тэр харандааг онж гიშгэж чадахгүй байна вэ? Логик асуулт ч дээ. Харин дээр үү нэ? Ямар нэг хөлбөр байхгүй. Мистер мэдхгүй. За хариулт нь бол хан дагуулan тавьсан харандаа байсан юм байна. За ойгоор аялаад хэр удаж байна? Удаж байна. Ач тусынхын талаар нэг ганц хоёрыг дурдвал. Ер нь бол сэтгэл санаа сэргээгээд айгуу гоё яд нь шүү дээ. Янз бүр болдог те шинэ ной сан ойртой. За их баярлаа.
Аялалтанд амжилт хүсье. Дараа дахин одоо уулзах байх гэж найдаж байна. Чи бол саяны асуултыг мэдэх байсан уу? Шалан дээр гээд яг тэр талаас нь асуу бодоод бас бодох хэрэгтэй юм шиг. Баярлаа, баяртай. За, Боломжгүй болсон. шинийн тий 12 цаг 02 минутанд бороо орж ав. Энэ цаг мөчөөс хойш 72 цагийн хугацаанд нарлаг байх боломжтой юу гэсэн боломжгүй гинэ. Учир нь бол маргааш орой болгоход нар жаргана. Бороотой огт хамаагүй. Бис бороотой огт хамаагүй бодсон л байсан. Тэгэхээр чи одоо зөв хариулсан гэсэн үг үү? Буруу хариулсан. Буруу хариулжээ. Идэж би юм асуугаад явж даа. За. Идэл ярьчих болно шүү дээ. Хоёлоо солонгосчууд шиг нөгөө ингээ амдаа чигчээл яриад байж хахад нэг хүмүүс дургуцгүй. Нөгөө мукбан дээр гардаг шиг амар нөгөө хоолныхан ажиллаж байгаа. Сонсогдоод. Миний хажууд бол унтаад жаргаад тоглоод явдаг штэ гинэ. Одоо ингээд нэвтрүүлгийн хажууд пост нь гарч байгаа. Энэ яасан бэ гэсэн чинь нэг залуу ингээд эхнэр нь машин барьсан чи өөрийгөө бүр ингээд суудалтай нэг баахан хүлээл. Тийм шүү дээ. Тэгээ ингээд эсэргүүцсэн байгаа шүү дээ. Миний хажууд бол унтаа жаргаад тоглоод явдаг шүү дээ гэж. Ер нь эмгтэй жолооч нарын хажууд яг унтаж жаргаж явах хүн олдох уу гэдэг л. Олдохгүй байт. Манай гэрхэн бүдээр тэр. Тийм үү? Машин сайн байна. Соёлтой жолооч. Манай ээж бол миний бага тэрхээ гэдэг. Тэрхээ хажууд миний хажууд хамгийн гайхамшигтай 50 явдаг. Бас төвхтэй явдаг хүний хажууд хэцүү шүү те ер нь. Гэтэ тэр нөгөө аав маань тэрэн жолооч учраас тэрний хүний жолоо барих ур чадвар ягаад ч юм тусаараа Тусандаа, генер илэрдэг. Би бол өөрийгөө бас шаггүй жолооч үздэг. Гэтэ ам горчлохгүй. Манай аав гэсэн тэрийн жолооч л та. Үргэлж байх хэрэгтэй. Гэтэ тэр дундаа бүр хотын зам дотор биш, хотхон дотор. Маш сайн айжуу 50 маш анхааралтай хотхон дотор машин барих хэрэгтэй. Тэгээд яг дахиад нөгөө юм руугаа орчих гээд ийм хүмүүсээ урамшуулахгүйгээр зүгээр ингээд баахан зөрчил гаргасан ингэсэн хүмүүсийн зөрчлийг нөгөө торгуулийн тэглэлээ гэдгээр буцаж оноо аваад мэдрэлтэй дэдэг штеп. Гэтэ яг хавдаа нөгөө авж байгаа цалин бол үнэхээр уулны учраас бас тэр бол зарим хүмүүсийн амьдрал нэмэр болж байгаа штеп. Гэтэ баян тэгээд болж байгаа шүү дээ. Нэг удаа болж чинь тийм үү? Нэглээд удаа болохгүй. Та нарт энэ одон медаль ер нь ямар хөө санагддаг вэ? Би олон хүнээс л асууж байлаа. Хүн болгон өөрийн гэсэн өөр үзэл бодол гаргаад байгаа. Цаа байгаа хүнээ бол үнэхээр одон медалаар нь тэгэж гавьяад болох хэвээр, ардын болох хэвээр гэл идэм билээ л. Таны бодол? Миний бодол маш амархан. За. Би тэр хүмүүс шиг тэгж амар хэмээхгүй. Зүгээр авах хөстэй хүн авал хамгийн сайхан. Авах ёсгүй хүн авал тэрэн шиг муухай ич өвтөр зүйл байхгүй. Тэгэл болоо. Тэгтээ яг урлаг дээр л илүү анзаардаг байдаг л да. Тийм. Тэгээд зарим байгууллага бол удирдлагууд их муутайгийн шинжилт байх гэж би боддог. Бусад салбарууд тэр насаараа тэр улсын төлөө ажиллаж хөдөлмөрлсөн хүн болвол тэр хүнийхээ төлөө тэтгэврт гарцсан хөшөрсөн байсан ч гэсэндээ тэр хүнийхээ төлөө тэр удирдлагууд өнөөдөр тэр шагналыг авах болсон гэж нийтээрээ үзэж байгаа бол тэр удирдлагууд маш сайн явах хэрэгтэй байхгүй юу? Тэгтэл тэгж чадахгүй л шүү дээ яг үнэлэхэд. Аюул сайн тэр салбартаа хийж бүтээсэн хүмүүс нь бол шагнал авах их гоё юм уу? Миний хамгийн том болох хавсан юм байдаг. Насаараа цэшка тэгээд дараа нь төмөр замын дээр бүтээ үйлдвэрт ажилласан. Хими маш хортой нөхцөлд бүх насаа амьдралаа зориулж тэр хүн тэнд ажилласан. Тэрнийхээ төлөө тэр хүн 2 удаа үхээд зэгсэн. Улан манайхыг Монгол улс төрүүлээд Монгол улсын хөдөлмөрийн гавьяаны Улаантүг хот гэдэг шагналаар шагнасан юм билээ. Би гадаад явж байгаад мэдээгүй насаараа ажилласан. Тэгээ аюух бүр ингээд хүнд өвдөжсөн хүний хувьд бол тэр шагнал бол тэр хүн тийм нэг тийм баяраас л өхөр байгаагүй. Тэр хүнтэй 40 жилтэй хамт ажилласан бүх хүмүүс уйлсан. Өмнөөс нь баярлаад. Тэр бол тэр өстэй үнэхээр тэр нь л одоо ингээд манай гэр бүлийг бид нарыг аюу тийм хараа бахархах тэр маш гоё мэдрэмжийг тэр хүний хөдөлмөрийн гавьяаны Улаантүгийн одон бол уушлаар хөдөлмөрийн баатрын тэнд өгсөн байна. Тэгэхээр яг энэ бол өөрөө маш гоё. Тэгээд одоо миний ах бол өвдсөн манай гэрт ирсэн байгаа. Яхаа амжилж байгаа. Тэгээд энэ бол жинхэнэ шагнал байхгүй. Ах өөрөө шагналаа авч байгаа ингээд хөөх хамт сайн мэдгүй те. Тэгэл ямар ч хэмжээний шагналыг гэдгийг ч мэдгүй аа шүү дээ. Тэр чинь дарга нь хүртэл өөрөө ингээд миний ахын ингээд тэр шагналыг зүүж өгөхдөө уйлжсэн гэж байна шүү. Тэгэл одоо өнөөдөр бас хүмүүс ярьж байгаа л да чаж байгаа дарга болго байх гэх те. Яг хүн өөрөө тэгэл тэрнээ санаа зовх сэтгэлтэй
хумсартай байх хэрэгтэй байхгүй яа. Бидний одоо бидний өөр хүүхдэд харж байгаа шүү дээ. Бидний ингээл бид нар өөр бусад хүмүүс дуурал болж чадахгүй ч гэсэндээ өөр хүүхдүүдтэй л бид нар толно шүү дээ. Үнэхээр гоё ирээд байгаа юм биш үү? Үнэхээр гоё сэтгэл зүй байгаа юм. Тэр бага энэ мухай шунлан хизээш хагарч дийлэхгүй. Үнэхээр daаш давшгүй үйл хурааж байгаа нөхдүүд бол яг ингээд дуусна шүү дээ. Энд чинь бүх юм цаг хугацаатай. Цаг хугацаатай гэдэг чинь цаг хугацаатай л ахгүй тий. Тэгэхээр бид нэр ингээд хүүхдүүдийнхаа ингээд гарч ирэх тэр нэг жаахан чатгуу цэвэрлэхэд хүчин нөлөө зүтгэл үзүүлэх нь бидний угаасаа үүрэг. Одоо удахгүй энэ Монгол сайхан болно би итгэлтэй. Гэтэ сайхан болохоос нэг 15 жил. Жохон тайвшрах гоё. Гайгүй юу? Nice зүгээр гоё хин. Яг бол маш гоё газар гараад ирчиж. Эхлээ гарч ирсэн чи айгүй айсан шүү дээ би. Хоёлаа нөгөө Солонгос кинонд гардаг шиг бухимдлаа нэг яаж энэ дээрс би тэрийг хэн сонсохгүй ч. Их орондоо хайртай шүү. Хайртай гэснээс миний орон батал чи ер нь дийлэх их орон ээж аав шүү. За, таймшраад хідэн билиц асуулт явчих. Маш хурдан хариулаарай. За тэгээд sorry. Хамгийн их сэтгэлд хөдлөгдөг зүйлс. Нөгөө уран цахаалын намд өгүүл гэдэг. Хамгийн хэцүү хилцээр ямар хилцээр байсан? Одоо яг үнэ хэлчихгүй өсвөр насныхаа хүүхдтэй эхлээд анх нөгөө харьцахад ойлголцоход нөгөө аюу хэцүү байсан. Бидний үед чинь тийм юм байсан юм уу? Эцэг их яа гэвэл яг л тэр хичээл ном маяг л бид нар аюу хүндэлж айдаг юм мэдээ тийм цаг үйсэн. Бүх юм харахгүйсэн болохоор тэр байсан. Бид Европт байсан. Тий яг үнэ. Тэгээд тэр үеэл надад аюу хэцүү байсан. Тэгээд аюу олон ном уншсан. Өсвөр насны хүүхдтэйгээ харилцах эцэгчүүдийн харилцааны тэр бол надад маш их тус болсон. Одоо л яг гоё найзууд. Одоо чинь дээр 2 ахта 3 ихтэй лөө. 3 ахта 2 ихтэй тий айлын баг. 3 дараасан 3. Тэгээд хамгийн бага нь дараасан 3 эмэгтэй. Тий айлын ирэх амтныг авчираад дээр гаргаж ирээд бохомдуулаа. Миний дээдлэгч амар ирэх. Би бол өстой ирэх ш. 2 ихчтэй 3 ахта унч яаж ирэх юм бэ? Тэр үед нөгөө нэг үед социализм ч үед төрсөн ш. Зөв. Бид нарыг орофтой авах. Тэр чи амар ажиллаж идэг гэр цэвэрлүүлдэг усанд явуулдаг гэсэн ш тий. Facebook руу мань халдах гэж чичирж явах шиг байна гинэ. За. Тий. Сануул нэгдүгээр би өөрөө санахаараа хэцүү кодтай байна. Код чи юу лээ? Өөрөө санахгүй юу? За, хоёрдугаарт миний хаягнаас мөнгө гуйна гэвэл бүтэхгүй. Чи өөрөө өрөнд орж өтөнд баригдана гинэ. Яагаад? Яг вэ? Би хүмүүсээс авах биш өөртөө би хүмүүст авах байхгүй. Ороод мөнгө байна уу гэж юу чи өөрөө мөнгө өөрөө. Тэг яг тэр яг үндэл амьдрал дээр тийм биш. Би хүнд мөнгө зээлүүлэх хэмжээний ч мөнгөтэй биш. Бас хүнээс мөнгө зээлэх хэмжээний ч тийм байлгаа гэж боддгоо. Аюу хичээдэг учраас. Гэхдээ мөнгө зээлэх тохиолдол байна. Тинээс ямар хүнээс мөнгө зээлэх үүдээ мэдэн шүү дээ. Миний хайртай нэг ихч байгаа. Тэгээд намайг танилцуулахгүй за. Хор ихч байгаа. Тэгээд тэр хүн урлагт маш их хайртай. Бас надад итгэдэг. Намайг дэмждэг учраас надад тэгж тусалдаг. Нэг бизнесмен адууг $10 авч $20 зарж дараа нь тэр адуугаа $30 аваад $40 зарсан гэж. Энэ хоёр гүйлгэнээс бизнесмен нийт хэдэн төгрөг олох вэ? Тэр нь ашиг олсон юм уу? Авангуудаа 20-оор гусаад тэгснэ 20 янчаантай өчөд байгаа мөртлөө дахиад 10 төгрөг нэмээд 30-аар авчиж байгаа шүү дээ. Тэгээ 30-аар аваад 40-аар зарчиж байгаа тийм. Яаж болох юм наа чинь шатцсан байж төгөр юм. Яа тэгж л бодох юм байна. За ямар ч байсан хариултын зөв хариултын мөнгийг өгчий. За ашигтай бүр. Гэхдээ зөв хариултын одоо яг хариуг нь бол би хэлэхгүй. Манай үзэгчид доор ингээд гарч байгаа сайтн дээр таамгуудад дэвшүүлнэ. За цагаан баага. За яагаад оцон шувууг иддэггүй вэ? Цагаан баага ч махчаа амтэн шүү дээ. Хоол багтаа хахад идчихмээр л тий. Сонин байгаа шүү тий. Тэгэхээр яагаад гэвэл оцон шув нь хурдан гэхэр ч одоо усандаа бол балер хурдан баг л та. Лапки асууч юу. Манай Пороро гэдэхгүй шүү дээ тий цагаан баага. Найзууд. Найзууд Пороро найзууд л байдаг шүү дээ. Найзууд нь юу юм бэ? Нэрээ юу юм бол ястай. Нөгөөт нь амт муутай. За ястай амт муутай. Энэ ийм юм байна уу? Ястай мэдчмээр л асуудал. Нэг нь хойд тул нөгөөх нь өмнөд тулд амьдардаг юм байна. Тэгэхээр хойд тулд бол баавга, өмнөд тулд нь оцон шуунууд амьдардаг учраас нөгөө тааралдах боломжгүй. Ямар хэлээр чимээгүй, аваагүй ярьдаг бай. Хөөний хэлээр. 10 минутанд 10 муур, 10 хулгана барьсан бол 1 муур тийм ээ?
нэг хулганыг хэдэн минутанд барих вэ? Ардмуур 10 хулганыг 10 минутанд 10 барьсан. минутанд 1 минутанд Нэг муур нэг хулганыг хэдэн минутанд барих вэ? минут л шүү юу 1 минут юм уу тийм? Тий. Эцсийн хариулт нь. одоо тэгээ ихүүлээ л 10 хулган 1 минутанд 10 минутанд барина шүү дээ 10 тийм шүү дээ 10 минутаар барина Энэ үеийг харахтай юм аа. 1 минутанд юу нэр тийм байхгүй шүү. За энэ Good Baby-гийн мөнгийг сайхан бүгдийг авлаа шүү. 10 минутанд 10 тийм шүү дээ 10 минутаа л барьчих гэж байна чи. За бэлэгт За нохоогоо голын нөгөө ирэг дээрээс дуудав. Хич нохоод ижийгүү. Энэ нохоо Балбаатар байгаа шүү дээ. Хин гэдэг үлээ. Бобби. Боби. За бэлэгт Бобиг нөгөө ирэг дээрээс дуудав. За Боби голыг гүүрээр заваар гаталж гарч ирээгүй. Гэхдээ огтхон ч нороогүй хүрээд ирсэн. Ийм байх боломжтой юу? Ямар тохиолдол? Ямар гол юм? Том юм. Оо тий томоохон л гол. Гүүрээр гараагүй, заваар гараагүй, хараагаад гараагүй. Гэхдээ нороогүй хүрээд ирсэн. Гэхдээ ер нь боломжтой юу боломжгүй юу гэж асуусан. Хэцүү үстэй дээ ч. За боломжгүй. Нэг асуултан дээрс унаа л таас. Боломжгүй бол яаж том голоо сүгэлждэг. Голын их төсөл хоёр байхгүй шүү дээ. Тэгээд тийм дээр ч Локки асуулт шүү дээ. За цаг дууссан. Боломжтой. За ямар бол? Гол хөлдөө байсан юм Аа байна. тэгээ би сая За ингээд явуулсан асуултууд. Өндөрлөө хэдэн төгрөг очиж байгаа хөрхөн? 60,000 төгрөг очиж байгаа тийм. 3 хүсэл. 60,000 төгрөг. Ингээд янз бүрийн нэвтрүүлэг рүү ороод их юм уу? Нөгөө манай телевизийн 10,000 гэдэг шиг 60,000 төгрөгөөр юу хийх вэ? 60,000 төгрөгөөр мэдгүй одоохон төстэй бодог. Аваад гарна да. Гүд бид нар чинь тоглоом аваад гэртээ За очив. тийм ухаа байлдаж байгаа юм байна тийм. За миний Facebook-с чи ингээ юм асуунууд бүтэхгүй төмийн байгаа. Одоо ингээд ерөнхийдөө дуусч байна. За Манай нөгөө жүжигчин нэг хоёр хос байна шүү дээ. Тэгээд тэр хоёр хос маань нөгөө Баян онгор аймаг амьдрах гээд явсан. 3 жил ямар ч байсан амьдраад өөрсдөө туршина гэсэн юм уу? Эхлээд 3 жил амьдрна гэсэн юм уу? Тэрийг нь бол сайн ойлгоогүй. Ямар ч байсан 3 жилийн хугацаатай бид нэр хөдөө амьдралаагаа яваад тэрийг нь чи их бахархалтайгаар маш сайхан зөв жишг тогтож байна. Араас нь явнаа гэсэн. Гэхдээ урлагийнхаа ингээд очих юм бол Улаанбаатарт ажиллаж амьдарч байгаа. За бид нар жахав. Улаанбаатарыг удирдах байгаа энэ хэмжээний хүмүүст нэг тас орхигдсон нэг зүйл байгаа. Бидний ихэнх ядрал, стресс, зүрхний өвчлөл магадгүй тэр нөгөө хор тавдар болж байгаа шалтгаан бид нар өөрсдөө ч анзаарахгүй байгаа шүү дээ. Тэр зөвхөн би бол энэ дуу чимээний бохирдолд асар их холбоотой гэж боддог. Чи анзаарвал одоо чи дараа нь миний хэлснээс бодож байгаа хотоос гарчаад ирэж оршигтай анзаараарай. Аимшигтай чимээтэй. тийм л дээ. Тэр олзтой солиотой ядаргаанд оруулна. Амар ядардаг. Зя. Яриад байвал ингээд Дуусахгүй тий, дуусахгүй. Бас гой зүйлүүд зөндөө байгаа. Тэгээд бэлгээ өгчөөд кола сайхан сэгсэд Энэ их би авах юм байхгүй юу? Golden Crown Ruby гэдэг компани оруулж ирж байгаа бүтээгдэхүүний дээжс. За ингээд тайлбарлах юм бол фитнес шоколад гэж байд юм билээ. Би амттанд амар Таргалуулахгүй. Тий, жин нэмэхгүй. Тэгээд энэ хүүхдийн одоо бас ингээд хөрхөн шоколад. ямар гоё юм бэ тэгээд нараа. Тэгээд ийм юм билээ. Нөгөө гаа нь хаач ба. Энэ дуучдад зориулсан гаа гэж байгаа. Дуучдад энэ хоолойны ингээд ажил хийдэг дикторүүдэд ч юм уу те. Тий ямар нусон тий жоохон уучлал өрөвсөлтэй. Тэгтээ зүгээр энгийн хүн идэх юм бол бас хоолойны янз бүрийн ингүүдээс хэргэлдэг ийм гаатай тэгээд энэ янз Урьдчилан сэргийлсэн. Та бүхэн ирээ одоо энийг авахыг хүсэж байгаа юм бол алтан титэм гээд пэйж рүү орохоор яг Golden Crown Ruby гэдэг юм ингээд пэйж рүү орохоор бүгдээрээ тайлбартайгаа үнэтэйгээ байгаа. Үнийн хувьд маш боломжтой шүү. Ерөөсөө бараг л нэг 10,000 дотор юм байлээ. Тэгээд жин нэмэхгүй юм чинь цохоод бай. Идэ тэ гэж тэ. Гоё ярьлаа. Йоо тэгтээ ямар лаг компани байна тэгээд нэг хүн оролцож байгаа нэг 47 ийм хэмжээний билүү өгөх юм уу? Тий, отоо болохоор л гэж байгаа хэл та. Намайг орсон бол өгөхгүй дээ. Чи энэ хаанаас нэгийг аав. Амар их шоколад байна шүү дээ. Баярлаа. Энэ бараг миний жилийн хэрэгцээ юм уу? Ийм гоо дандаа билүү өдөр нэвтрүүлэг байла. Ороод Америкт сууж байгаа. За ингээд ер нь боллоо. Та хоолой тавтай идтээ. Өндөр байшингийн орой дээр ийм гоё дуучинтай уулзчаад энэ тэнэг нэг аяа дуулуулчихгүй багтаа л гэж бодох байх. Оо ямар амар юм бэ. Тийм ээ, тин. Гоё. Тэгээ одоо дуулж иги. Хүмүүс ингээл дандаа л нөгөө миний ээж тэмээчиг дуулуулдаг байх л та. Тийм ээ. Тийм учраас одоо энэ удаад миний хайр гэдэг дуугаа дуулах гоё юм лөө. Яахан бэ? Миний хайр гэдэг дуулахгүй өөр дуулж гэдэг. Сайхан их орны тухай дуулвал илүү гоё юм болов уу гэж бодож байна. Тэгээд миний хамгийн анхны уран бүтээл болох Монгол Улсын хөдөлмөрийн Баатар Шарав багшийн маань хөгжим. Тэгээд яруу найрагч миний хамгийн хайрлж хүнддэг
Европсын тийм өвөрмөц Европсын ертөнцтэй тийм гайхамшигтай яруу найрагч үлзий төгсөгчийн шүлгээр бичсэн. Үн мөнх орон гэсэн сайхан дууныхаа ингээд дуунаасаа ингээд жоохон хишгэлүүлье. Та зүрхэнд мох тэвтэн нутагмин тэртэн хохрох тэгш дүүрэн тэнгэрэмин тэнгэрийн орон та харцсан дэчмөх цэвцэн хэрэнотагамин цэжний гуник арчих цэвэр ялдам салихамин салхины орон та зүрхэнд мох харцанд мох зүдэнд ч мох хүүгэн дуцаар асас усар далдан энэр гүмхэн талаар далдана хүрээд эргэж авшиг дуудана хүүг минь өршөж ээж шиг хураадана их орон их та зүрхэнд мох Дуусан чинь бүр амар салхичлаа. Нөгөө Майкл Джексны Ear Song шиг л хоёулаа клиптэй боллоо шүү дээ. За өнөөдөр хүрэлцэн ирсэн үзэгсэлд дуучин бүсгүүдээ маш их талархаж байна. За. Маш их хүндэлж хайрлаж явдаг шүү бидний зүгээс. Тий. Тэгээд их тийм салхилаад унлаа одоо хоёулаа. Ер нь дуулахаар гадаа ингээд дуулахаар бас аюу салхилдаг шүү дээ. Тийм юм анзаардаг тий. Манай урлагийн бүгд мэднэ. Тэгээд хөөхөн нөгөө бүсгүүчүүд маань ингээд хормоогоо ингээд тэгээд ирчүүд ч яхаа сайхан гэж аваад болчихно. Тэгээд нөгөө хормоо авчидчихгээ салхилдаг. Тэгэхээр бас яг тийм юм болчихвол гэж бодож байна. За өөрт нь өөр аюу амтай шүү дээ. Бас гайхамшиг. тэгэлгүй яг байгаад бол үнэхээр амтай. Дуучинда өөрт нь өндөр урлагийн амжилт, бизнесийн амжилт хүсье. Бодож төлөвлөсөн зүйл нь юу сансан 9 цагаан хүсэл нь сэтгэлжлэн бүтгэх болтугай. За ээжд нь нэрүүлэхийг хүсье, охинд нь улам илүү их одоо сурлагын өндөр амжилтыг хүсье. Хүрэлцэн ирсэнд их баярлалаа. За маш их баярлалаа. Тэгээ ийм сайхан газараас суурж маш гоё нэвтрүүлэгт өрлөө. Тэгээд сүүлийн орон жил бас би ийм нэвтрүүлэг телевизэн нэвтрүүлгүүд төрөөс оролцож амжаагүй. Тэгээд бас өргөтгаач үлдсэн юм болоо л гэж бодсон. Хоёулаа дараа нь бүр өндөр жамолонго мадаар гарч байгаад нэг дуулъя да. Яг хөө манай Монгол улсад Бурж Халифа шиг тийм баригдах нэгсэл болцоо байш. Манай хувийн ишүүл бол гайхамшигтай юм тийм. 5 мөгд руугаа гарч улж байна алхаад тийм. Бас тийм энэс илүү сайхан өндөр тавар баригдал тэрний хариулаар бас 2 дахь анги хийе тийм. За маш их баярлалаа. Баярлалаа.